Монгол хүн бүр уламжлалт, ёс заншил, зан үйл, үндэс угсаагаа мэддэг байх ёстой. Тийм ч үүднээс хүүхдийг бага наснаас нь сурган хүмүүжүүлэх үүднээс 50 дугаар цэцэрлэгийн хамт олон жил бүр 1 сарын аяныг зохион байгуулдаг юм байна. Энэ аянаа зохион байгуулад 5 жилийг ардаа үджээ. Цэцэрлэгийн одоо энэ 200 гаруй хүүхэд бол Монгол ёс заншлаа одоо мэдих, ахмад одоо үеийн хүндэтгэх, зан ардын уламжлалт ёс заншил, одоо Монгол ёс дээл, одоо өмсөх соёл, за тэгээд цагаан сарын мэдчилгээ, одоо амар мэндэ мэдих одоо мэдчилгээ гих мэтчлэнгээр одоо их олон төрлийн одоо мэдлэг чадвар дадлуудыг олж авдаг ийм одоо үнэхээр одоо үр дүнтэй Монгол хүүхдэд одоо өөрийгөө би Монгол хүүхэд гэдгээ мэдэрдэг ийм сайхан боломжийг олгодог ийм сайхан одоо өдрлөг байгаа. Энийг одоо хүүхдүүд маань багш нар маань одоо жил болгон дэсэн ядам хүлээдэг юм байгаа. Тус цэцэрлэгийн багчууд 1 сарын хугацаанд уламжлалт шагаан наадгаа, хөлөгт тоглоом, үндэсний хувцас, үндэстэн ястны онцлог, уламжлалт зан үйлийг сурдаг байна. Баг таланда бэрүү булчинтай ханд минь таран аруу цар шиндэ сайхан шинжилж байна уу? Чи цагаан сарын баяр дуртай юу? Дуртай. Ягаад дуртай вэ? ΟМ-гээс бэлэг авдаг тийм ээ? Тийм. ΟМ-д залгадаг. Өөр юунд дуртай вэ? Чи ямар хувцас өмссөн байгаа юм? Монгол хувцас. Монгол хувцас дээл өмссөн байгаа юм тийм үү? Өвлийн үлэл эсвэл өдөр өдлөх хаврын анхны өдөр үлзий тэнхэлтэй шинийн өглөө өвөөмэдэ ажлан залгаарай доо та махан сайн байна уу гэж тохогийн түшин залгаарай давтай сайхан шинэлүүгээд духан дээрээ үлсүүлээрэй та мархан сайн байна уу гэж тохогийн түшин залгаарай давтай сайхан шинэлүүгээд духан дээрээ үлсүүлээрэй. Энэхүү арга хэмжээнд цэцэрлэгийн багчуудын эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Тус арга хэмжээг эцэг эхчүүд ихэд дэмжин ажилтдаг тул хүүхдэд нөлөөлөх ажил үр дүнтэй байдгийг онцоллоо.